би нөхрөө ингээд нөгөө 26 тэрбумын эмчилдэг гэхээр би аваад өгсөн юм аа мэдээ гэд. Одоо миний нөхөр ингээд хандах газар хаахгүй нарандаа залбираа сууж ийн гэдэг ингээд нөгөө хүн ингэж байгаа тийм бичлэг над руу явуулж байгаа. Би өчигдөр шантарсан шүү дээ. Шүүхийн шийдвэрээ авахтлаа. Би яг өөртөө гардаж автлаа байвал итгэжсэн байхгүй юу? Аль бисны шийдвэр автлаа. Арайч миний хүүхдүүдийн дансыг хаахгүй. За миний дансыг хааж болно. Хуулийн дээр заалт байгаа юм чинь миний хүүхдүүдийн дансыг хаах ямар ч үндэс байхгүйгээд бодцоод яг очиод авсан чинь шүүхийн шийдвэр гарц. Тэгээд сэтгүүлч отхон гээгч таарад яг тэрийг нөгөө баримтжуулж байгаа. Тэгээд би үнэхээр шантарсан. Би ахиж хиймээргүй санагц. Гэтэл яг тэрний дараа маш олон онлайн дээр намайг дэмжсэн. Одоо хараа л да. Бид нэг дэмжиж байна. Энэ зөндөө олон сэтгүүлч, зөндөө олон зураглаач намайг дэмжиж ирсэн байж тээ. Бид нэг ингээ хүчгүйгээ хамгаалж чадчихээн. Тэнд ингээд сэтгүүлч бишээсэн хүмүүс ч ирж байна. Би энд баярлж байна. Тэгэхээр би бол улам за би энийг бол цааш нь хийн ярина. Би намайг одоо шоронд болсон ч би ярьж болно өстэй тий. Хохирч чинь байгаа бол тэд нар нэгдэж байна. Өөртөө чинь бас дуулага нийцсэн. Ямар сөрөг нөлөө үзүүлсэн гэж. Өөртөө ч халбогцсон ярьж байсан шүү дээ. Холбогцсон. Би сүүлийн үед болж байгаа нөгөө энэ маш их үйл явдал болоод байгаа болохоор зарим зүйлээ мартцсан байна гэчээ. Нөгөө хохирогч нар бол маш их холбогцсон. Ганцаараа амьдардаг настай хүн байсан. Тэгэл нөгөө юмаа мартаж санаадсан учраас би зөнгөрлөөс хамгаалж энийг уус юм аа гэж уйлаад ярьж байгаа хүмүүс зөндөө байна. Тэр хөгжлийн бэрхшээлтэй тий хамгийн гол нь энэ 26 тэрбум эсийг эмчилдэг гэхээр нөгөө бөөрөндөө элгэндээ уушгиндаа хөл гарандаа тус тусад нь эм авах шаардлагагүй болоод нэг эмээр бүгдийг нь уугаад эмчилчих юм байна гэдэг ойлголт мас төрчөд байгаа байхгүй юу. Тэгэнгүүт хүмүүс нөгөө манай амьдрал хэцүү л байна шүү дээ. Тэр тусмаа хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн амьдрал бүр хэцүү байгаа нь угаасаа энэ нууц биш тийм үү. Тэгэхээр тэр хүмүүсийн сонголт юу болоод байна гэхээр олон төрлийн эм ууж яхаар ганцхан энийг уучигээд тэрийгээ нөгөө группийн мөнгөөр авчин. Тэгээд яг өөрийнхөө өвчнөд уух ёстой юмаа уухгүй хайчаар өвчин улам хүндэрчээд байгаа байхгүй юу. Тэгээд явж чадахгүй, ярьж чадахгүй. Тэгээд тэр ахын бүр бичлэг нь надад бүр эхнэр нэг явуулж байгаа байхгүй юу. Би нөхрөө ингээд нөгөө 26 тэрбум эмчилдэг гэхээр би аваад өгсөн юм аа мэдээ гэд. Одоо миний нөхөр ингээд хандах газар хаахгүй нарандаа залбираа сууж ийн гэдэг ингээд нөгөө хүн ингэж байгаа тийм бичлэг над руу явуулж байгаа. Тэгээд тийм юмнуудыг харчаад би зүгээр л дууга өнгөрүүл айгүй хэцүү байгаа байхгүй юу. Тэгээд би миний дансыг хаагаад намайг одоо ингээд хинч биш болгоод одоо баг ингээд хэрэгтэн болохгүй үзэж байгаа хүмүүс бол тэдгээр хүмүүсийг тийм хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг бол нэрээ яаж чадах юм бэ? Олон улсад та нар НМ-ийг ингээд Европод эмийн санд байхгүй мөртлөө онлайн дээрээс нь авч болж яана гэдэг байгаа үстэй. Тэгэхээр эн чинь нөгөө туршилт хийхэд зориулсан ийм олон улсын саарл бүс гэж явдаг байхгүй хүмүүсээ. Тэгэхээр та нар бид нар иргэд юун дээр гол анхаарах ёстой вэ гэвэл эмчтэй үзүүдэд бичгээ аваад эмийн сангаасаа зүгээр юмаа аваад сурчхаа тий. Энэ л таны эрүүл мэнд амь насыг хамгаална. Тэрнээс надаас битгий аав, олонний танилуудаасаа битгий аав, эмчийнхээ гар дээрээс битгий аав. Эмч бол хууль бус бүтээгдэхүүнийг зардаг гэдэг баримт надад маш их байгаа. Одоо ингээд ийм хэрэгүүд гарангууд надад энийг гарч байгаа юм гэвэл нь маш олон хүмүүс би ийм юм авсан, энийг яах вэ гэд ингээд тусламж гуйж байгаа байхгүй юу. Шалгаад үзэхээр бүгд хууль бус. Гэхдээ би эхний эргээ ярьж дуусаагүй ээжж одоо дараагийн эргээ яриад ахаар бас айгүй хэцүү болоод байгаа юм л да. Гэхдээ би бол үргэлж ярих болно. Би өчигдөр надад дэмжсэн бүх хүмүүстээ баярлалаа. Ингээд отгон төгсдөөч гэдэг юм уу те ингээд маш олон хүмүүс ингээд дэмжиж бусад хүмүүсээ дэмжихэд уриалсан гэд энэ чинь нөлөөлж штэ те. Тэгээ та нар энд ирсэн бүх хүмүүст бас баярлалаа, сэтгүүлчдээ баярлалаа.